Одоо энэ эзэмших юмд бас улс төрсөн ч наан цантаа хандмаар байна тий. Улс төржилтийн дараагийн асуудал юу гэхээр шинэ намаас оруулж байгаа зүйл байгаа юм л та. Эрдэнэс 5 толгой гэдэг компанид тэр 5 толгой бүлэг орд гэдэг нэг том юм биш үү? За тэрнээс чи өнөөдрөөс нүүрсийн сонсолт нэг Бортигийн орд гэдэг чинь нэлээд яригдлаа л да. Тэгээ энэ Эрдэнэс 5 толгойн эзэмшиж байгаа тэр 5 толгойн нүүрснийхаа одоо тэр юг бидэрт олгож байгаа 1072 1300 болж ийн гэж байна. Энийг яг өмчлүүлчих болохгүй мүү? Бортигийн орд чинь одоо бараг 404 их 80 төгрөгийн юутай гэж штэ. Нөөцтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр зэрэг тэрүүгээрээ одоо дараагийнхаа одоо Эрдэнэс 5 толгойн дараагийнх юм хийгээж байгаа. За энэ ч нэг минут гарсан юм бичлэг. Энэ шинэ намынхан ч бас нэг мундаг юм яриад байгаа юм л да. Одоо уг нь бол Арс намын бүлгийн дарга цогтгөрөл та 1072 хугацаанд нь ноогдол ашиг тараах нь буруу гэж яхаар. Энэ сонгуул угтсан шоу хархуул болоод байна гэж яхаас илүү иргэдэд 1072 хувьцааг нь эзэмшүүлж байгаа нь зөв үү? Өмчлүүлэх нь зөв үү гэдэг асуудлыг ярмаар байна шүү дээ. Энэ шинэ нам одоо яах вэ нөгөө парламентод суудлаггүй юм улс төрийн хүчин болчихсон ярьж байгаа нь хүрхгүй шүү дээ. Жишээ нь ийм улс төрийн хүчнүүдтэйгээ эвсээд нэгдээд санаа бодлоо нийлүүлээд одоо бид бол нэг тийм шүү дээ. Өнөөдөр бэлгээ чамд 1072 хувьцаанд чинь 350 мянган төгрөг өглөө. Би аваад ах юм байна гэж бодож байсан чинь маргаас нэг засаг солигдсон гутлаа үгүй уучлаарай. Энэ төрийн өмч юм байна буцааж явлаа. Юу яриад байгаа юм бэ чи миний хувьцааш та гэхээр үгүй шүү дээ чи зүгээр эзэмшиж ийсэн. Чи өмчлөгч нь биш шүү дээ. Гэдэг ийм нөхцөл байдал үүсгэр байгааг жигсэн ярьж болтгоо. За одоо нэг минут гаргийн нэг юу яриа үзүүлэх гэдэг. Сонсголоор гаргаж ярьж байна. За юу гэхээр өнөөдөр нүүрсний сонсгол дээр энэ Эрдэнэс 5 толгой хувьцаат компани Бортигийн тусгай зөвшөөрлийн нөөцийн хувьд засгийн газрын 2012 оны 181 дугаар тогтоолын хүрээнд хийгдсэн Эрдэнэс 5 толгой хувьцаат компани энэ хувьцааны үнэлгээгээр гэж байгаа шүү. Нөгөө бидний хувьцааг 933 төгрөгөөр үнэлсэн байдаг 181 дугаар тогтоол чинь багхгүй. Энэ үнэлгээгээр энэ Бортиг гэд нөөцтэй энэ хэсгийг үнэлэх юм бол 3.7 их 80 төгрөг байжээ гэж үнэлсэн байна. Энэ талаар өнөөдөр ярьж байна. За бидний хувьцааны нөгөө 1072 хувьцааны үнэлгээг 933 төгрөгөөр 12 жил бариад яваад байдаг. Сая хувьцааны 34%-ийг нэмээд эзэмшүүлнэ гэдээ ярихдаа бас л 933 төгрөгөөр ярьж байна. 933 төгрөгөөр барина гэдгээ 2 хоногийн өмнө зарлчихсан. Тэгвэл бидэнд хандахтай юм байт юм байна. Төр засаг маань 933 төгрөгөөр ярьдаг юм байна. За тэгвэл нөгөө төсөв тендер мендер нөгөө эдээ угаагаа болоод ирэхээр шал өөр байна. Юу гэхээр энэ 2023 оны 9 дугаар сарын байдлаар биржийн тоон тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хас тооцсон дүнгээр Бортигийн хэсгийн үнэлгээд 404 их 80 төгрөг болж өссөн байна. За та боддог усууд нь бодчихнэ. 3.7 их 80 төгрөг байсан энэ Бортиг гэдэг хэсгийн үнэлгээ сая тендерт өгөхдөө 404 их 80 төгрөг болсон байна. Энэ хэсгийн үнэлгээг нэг анх Бортигийн ордыг үнэлэхдээ 3.7 их 80. 3.7 их 80 буюу бидний одоо нөгөө хувьцаа эзэмшиж байгаа мөнгөөр 933 төгрөг. Дахиад үнэлгээ хийгээд одоо нэг үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд үнэлгээ хийхлээрээ 404 их 80 төгрөг болгочихж байгаа. Тэгэхээр бидний хувьцааны чинь үн өсдөг юм. Харин бидний хувьцааны чинь үн одоо баг 12 жилийн хугацаанд 900 байгаад байгаад шүү дээ. 12 жилийн өмнө нүүрс чи одоо тоон тутмын хэд байсан. Тэгээ сонирхолтой гарч ирэн дээ. Харин тэгээ яг энэ хэлбэрээр ингээд бас л нэг үнцэг. Өөрснийхөө компанийн засаглалаар явах юм бол 404 их 80 болгочдөг. Засгийнхаа засаглалаар явах юм болохоор зэрэг 3.7 их 80 болгоод. Тэгэхээр бидний чинь авах боломжтой хувьцааны ноогдол ашиг гэдэг ч юм уу эсвэл эзэмших ёстой тэр өмчлөх ёстой тэр зүйл чинь 933-аар байгаад байт. 933-аас өсөх юм боломжтой. Тийм. Шинэ намынхын хилээд байгаа л да. Энэ бас харуул бас нэг үнцгэл байна.